Мэцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар Намасте йогийн шин салбараас багшийн курсынхаа тухай ярилцах гэж байна. Тэгээд Намасте йог нь 2014 онд байгуулагдсан Монголын хамгийн анхны олон улсын йогийн сургуулиар бүртгэгдсэн ийм сургууль байгаа. Тэгээд олон улсын йогийн сургуулиуд бүртгэлтэй 200 цаг, 300 цаг гэж ангилагддаг. Тэгэхээр Намасте йога маань 200 цагаараач бүртгэгдсэн 300 цагаараач бүртгэгдсэн ийм сургууль байдгийг. Сар тутамд олон улсын йогийн багшийн эрх олгох ийм сертификатын сургалт хийдэг байгаа. Тэгээд энэ талаар хүмүүс нэлийн асуулт байгаа учраас өнөөдөр бид нэр энэ сэдвээр ярилцъя гэж бодсон юм аа. Тэгээд би өнөөдөр цуг ирсэн багш нараа тэгээд йог хийдэг Тэмүүлэнгээ танилцуулъя. За Тэмүүлэн йог хийгээд хэдэн жил болж байгаа лээ? За би йог хийгээд just нэг удаагүй байгаа. Ер нь бол сонирхлоороо яг чөлөөт цаг заваараа ер нь бол хийх дуртай. Тэгээд одоо занх чинь яг баг 2019 18 онд тийм анх ирж ер нь бол багш нартаа танилцаад тэгээд ер нь бол Намасте йогад явж эхэлсэн. Тэгээд бас яг дундуур нөгөө тасалтаад метр цаг хугацаа алдсан үе байгаа л та. Гэхдээ ер нь одоо хүртэл ингээд гоё холбоотой ингээд хаяа йогийн хичээлтэй яваад гоё байдаг. Сургуулийн талаар танилцуулъя те дахиад. Ер нь сургуулийн талаар танилцуулахад товчхондоо бол юм байна. Тэгэхээр цаашлаад асуух асуултын маань йог хийдэг хүнийхээ хувьд бас Тэмүүлэн маань асуугаад даваагч маань бол манай яг олон улсын йогийн сургалтыг удирдах явдаг тэргүүлэх багш байгаа. Тэгэхээр бид нэр асуултанд хариулаад явъя гэж бодож байна. За ихэнх хүмүүсийн асуудаг ер нь бол би бас нөгөө өөрөө йог сонирхдаг хүн болохоор ер нь бол багшийн сургалтанд суугаад ер нь ирээдүйд ер нь одоо йога инструктор болвол ямар үт юм бол гэж ер нь айгүй бас боддог. Тэгээд ихэнх хүмүүс ер нь бол яг энэ бас ингээд ийм сургалтаар ингээд сураад олон улстай ингээд ирэх аваад ингээд йогийн багш болох юм юу боломж байдгийг бас сайн мэддэг байх гэж боддог. Тийм болохоор тэр талаар нь асуумаар мэдмээр байдаг асуултуудыг багш нараас асууж одоо тодруулж бас мэдье гэж бодоод. За эхний асуулт нь болохоор одоо энэ багшийн курст суугаад багшийн сертификат олгодог уу? За. Хариулах уу? Би хариулах уу? За. Ер нь бол багшийн сертификатыг олгодог. Тэгээд 200 цагийг бүрэн төгссөн байж энэ сертификатыг авдаг. За ихэнх хүмүүс бол яг одоо юу гэдгийг бүртгүүлсэн хангалттай гэж үздэг боловч яг бүрэн 200 цагаа дүүргэж сурч ээж багшийн эрх авдаг. Энэ сертификат нь цаашлаад яг багшлах гэдэг одоо эрхийг нь олгож өгдөг. Тэгэхээр яг заримдаа бол мэрэгчлийн бүжигчид, гимнастикчид юм уу те одоо багасаа йог хийсэн хүмүүс бол багшлаад явах юу байдаг л та. Багшлаад явах жишээ байдаг. Тэгэхээр яг олон улсынхаа стандартаар бол энэ 200 цагийн яг үндсэн суурь мэдлэгийг аваад олон улсын бүртгэлтэй сургуульд сураад тэгээд багшлах хэрэгтэй байдгийн. Тэгэхээр бол энэ 200 цаг гэдэг чинь маш урт хугацаа. Манай дээр бол бараг 2 янзын анги байдаг. Тэгээд өдрийн 10 цагаар маш эрчимтэй сурдаг, олон цаг сурдаг. Тэгэхээр заавал энэ сертификатыг авч иж багшлах хэрэгтэй. Та бас йог сонирхож байгаа бол йогийн төвд явж байгаа л багшийнхаа сертификатыг харах хэрэгтэй. Тэгээ ямар төрлөөр яаж мэргэжсэн багш байна, хэдэн онд хэдэн цаг заасан гэдэг маш нарийн стандарттай байдаг. За. Ялангуяа багшийн курс төгсөөд олон улсын сертификат байгаа. Та жишээ нь оюутан болоод Америк руу, Япон руу, Австрали руу аль нэг улс руу явхаас өмнө багшийн курс сурчих юм бол одоо тэндээ гадны оронд очиод багшаа хийх боломжтой байдаг. Ер нь бол сүүлийн үед манай йогийн багшийн курс явж байгаа хүмүүс маань их хвчлэн гадагшаага явж сурах байгаа оюутнууд их сурж байгаа. Тэгэхээр энэ тэнд очиод бүгдээрээ йогийн багшаа хийгээд хажуугаар нь сурах боломжтой байдаг шүү. Тэгэхээр ер нь одоо сертификат авлаа гэх сертификат нь нөө хугацаатай байдаг уу тий? Дахид сэргээд сурах юугаа хүчин тий хугацаа гэж бас нэг юм яригадаад байдаг шүү дээ. Тийм төл дээр ямар гэдэм бэл?
хугацааны хувьд болохоор хоёр янзаар ойлгож болно. Тэгэхээр энэ дээр болохоор манайхан бас их андуурдаг. Юу нь гэхээр төгссөн хүний сертификат бол хугацаа гэж байхгүй. Насан туршийн хугацаатай. Харин олон улсад бүртгүүлээд ирэхээрээ тэр нь бол тухайн хүний хэдэн жилээр сунгуулж байгаа шалтгаална. Манай Монголд бол олон улсынхаа заримдаа бүртгүүлэхгүй байх тохиолдол бий. Монголдо байгаа юм чинь олон улстай бүртгүүлэхгүйгээр зөвхөн Монголдо Монголдо нөгөө сертификатаараа насан туршийн хүчинтэйгээр байж болно. Тэгэхээр одоо гадаадын жишээлбэл Германд гэдэг юм уу, Америкт гэдэг юм уу, муж болгоноос хамаарат тусдаа бас дүрмтэй. Гэхдээ энэ сертификатыг авсан хүн дараагийн боломжууд нь нэгддэг учраас хугацааны хувьд бол хоёр янзаар ойлгож болно. Монголдо бол хязгааргүй, олон улстай бүртгүүлэх шаардлагатай болвол хэдэн жилээр сунгацнаас хамаарна гэж бас ийм ялгаатай байдаг. Тэгэхээр одоо нэг багшийн курс нь 200 цаг, 300 цаг гэд байна шүү дээ. Тэгэхээр ер нь хэдийн хугацаанд орж ер нь нэг хүн ингээд сурж байгаа төгсдөг вэ? Хугацааны хувьд 200 цагийн хувьд бол интенсив буюу арай жоохон шахуу програмаар сарын дотор сурдаг. 200 цагаа бас зөвхөн ажлаа хийгээд хажуугаар нь сурах боломжтой. Weekend хагас бүтэн сайны анги гэж байдаг л та. Тэгэхээр хагас бүтэн сайны ангид суух юм бол хугацаа нь арай жоохон холдоод 2 сарын хугацаанд явна гэсэн үг. Ер нь бид нэр 200 цагаа л судалж үзсэн. Одоо 200 цагта антом, бясалгал, заах арга зүй, техник те энергийн биеийн антом гэж судалж үзсэн гэсэн үг 200 цаг. 300 цагийн хувьд бол хүмүүс бас тэгж боддог. 200 цагаас сурч байгаа юм чинь 100 цаг нэмээд 300 болно гэлүүгүй. Дахиад тусдаа 300 цаг. Тэгээд нийлбэрээр нь үзэх юм бол 500 цагийн одоо мэдлэг олж авсан байхаар яг их сургуулийг 4 жил сурна гэдэгт яг адилхан. Тэгэхээр оронд энэ жишээ бол өөр байдаг л та. Зарим оронд бол бүтэн жилжингээ хуваагаа сурдаг. Зарим оронд бол 6 сар гэд. Манай монголчуудын хувьд бол ерөнхийдөө эрчимжүүлсэн анги гэдэг дуртай. Богино хугацаанд одоо шахуу програмаар ордог. За ажил хийж байгаа яг заав цайн болохгүй байгаа хүмүүс бол яг викендээр 2 сард багтаага сурчдаг. Эрчимжүүлсэн анги 1 сард багтаад сурна. Тэгээд өдрийн 10 цагаар явдаг. Бас нэлээд хүндтэй орно. Тий. Бид нар бол энийг баг эмгтээчүүдийн тийм зэрэгчлэлтийн програм шиг гэж боддог. Нэлээд шахуу. Тэгээ багшийн курс төгссөн хүн бол бас хэрэг юм торхооргүй хатуучлалтай богино хугацаанд их мэдээлэл авах боловсруулах чадвартай analytical skill аяг сайтай болдог. За мөн 200 цагийг сурч төгснөхийн дараа багшилчаад 300-д суул их зүгээр байдаг. Яагаад тэгэхээр 200 цаг чи яг суур мэдлэгээ зааж байгаа те яаж хүнд йог заах юм, бясалгал гэж юу юм, философи техник те түүхээ ч юм үзчихэд 300 цаг дээр болохоор бид нэр илүү нарийн одоо бэртэл гэмтэл антом их нарийн үзэн хүнд тасгалууд яаж хийдгийг, заадгийг ингээд нарийнсан явчихна л та. Тэгэхээр бид нэр энэ 100 300 цагаа явъя гэж бодож байгаа, төлөвлөж байгаа. Тэгэхээр одоо би ингээд одоо үүдийн ямар нэгэн хүн би ингээ йога инструктор болъё. Гэхдээ би ингээ сонголтгүй. Би анхан шатны ямар ч мэдлэг надад байхгүй. Тэгэхээр би яах вэ гэд нөө өөрийгөө нэг ягаад суудад байна шүү дээ. Тийм хүмүүс зориулаад одоо ямар шүү гэдэм бол анхан шатны мэдлэг заавал байх хэрэгтэй юу? Заавал одоо йог хийдэг хүн байх хэрэгтэй юу? Энэ баг хүн болгоны тавьдаг асуулт те. Туршлагатай байх хэрэгтэй мүү? Би бясалгал йога хийж үзээгүй. Эсвэл би их хөшүүн хүн гэл те. Тэгэхээр тэр бол хамаа ахгүй. Танд заавалжгүй бясалгал йог хийсэн туршлагатай байх даалбгүй. Яагаад гэхээр хэлгүй. Тэгэхээр заагаал явчих юм тий сургалтаараа. Тэгэхээр нэгдүгээрт йог бол одоо тийм нэгдлэгсэн утгатай үг. Тэгэхээр юу яаж байгаа гэхээр зөвхөн сонголт гэдэг бол бидний булчингийн биеийн нэг л хэсгийн одоо үйл ажиллагаа. Тэгэхээр чанга байх хэвээр, сонголттой байх хэвээр, тэнцвэртэй байх хэвээр. Тэгэхээр йог гэдэг утгаараа бүх чанаруудыг яг ижил авч үзэх хэвээр. Тэгэхээр зөвхөн сонголттой байснаар бол
йог хийх одоо авиастач гэдэг юм уу суурь гэдэг юм бол байхгүй. Хоёрт нь манай яг сургалтын онцлог нь техниктэйгээр йог хийх гэдэг бас нэг тийм арга заах арга байдаг. Тэр нь яадгүй гэхээр одоо юу гэдэг дэлхийн нийтээр бол ерөнхийдөө ингээд сунгалтан дээр илүү их фокус өгч анхаарч йогыг хийдэг. Манайх дээр болохоор техник дээр илүү анхаардаг. Учир нь бол алхамаар тэр сунгалтыг орж ирнэ гэдэгт одоо өөртөө дандаа анхан шатны сэтгэлийг суулгаж авах. Хоёрдугаарт хөдөлгөөнтэйгээр йогыг бясалгал болгож хийхэд зориулдаг учраас яг энэ нэг сунгалтан дээр бол бид нар яг төвлөрч анхаардаггүй. Хоёрдугаарт нь бол тэрийг сунгахдаа яг өөрийнхөө биеийг сайн чагнаад одоо юу гэдгийг илүү сайн чадварлаг болсон сунгалттай болно гэдэгтээ одоо багаар ахдаг гэх юм уу? Нэмээд хэлэхэд одоо сунгалттай бие чинь хүч муутай байдаг яг амьдрал дээр. Яг тэгэхээр булчингийн ширхэг нь уурт бөгөөс сунцсан байдаг. Ийм уурт булчин сунцсан байх нь хүчгүй гэж үзнэ. Эсвэл их хүчтэй хүн богинохон булчинтай сунгалтгүй байдаг. Тэгэхээр яг энүүний баланстай тэнцвэртэй биетэй байх ёстой л доо. Таны биед тэнцвэр, хүч, сунгалт яг зэрэг оршиж идэг. Тэгэхээр хүмүүс сунгалттай болохоор л айгүй сайн гэж бодоод байдаг боловч яг амьдрал дээр сунгалттай хүн илүү аюултай байдаг. Багшийн хувьд бол яг тэр айгүй амархан бэртэж гэмтдэг нөгөө хайпер хүмүүс ч их сунгалттай. Үе мөчөө амархан өвдөгчдөг гэсэн үг. Ер нь бол тийм. Тэр нөгөө 200 цаг чинь йогийн багшийн курсын 200 цаг чинь яг нөгөө А үсгээ үзэж байгаа 35 үсгээ үзэж байгаа юм шиг болохоор бүх юмыг анханаас нь үзээд техниктэйгээ үзэхээр эн чинь нэг тийм сонирм чухал биш юм байна гэж бодно л ойлгоно л та. Тийм бас нэг юм нэмж хэлэхэд одоо бас багшийн курс сурж байгаа хүний маань үндсэн биеийн онцлог гэж байгаа. Зарим хүмүүс бол одоо суугаа офисын ажилтаа тий сул бөгөөд тийм чангарсан булчинтай хүмүүс байх юм бол тэр хүмүүс өөрийнхөө биеийг судлана. Эсвэл тогтмол фитнест явдаг чанга бөгөөд бас богинохон булчинтай байх юм бол бас тэр хүн өөрийнхөө бие дээр тийм тодорхой тактик гаргаж ирнэ. Тэгэхээр энэ багшийн курсээр бол бид нар энийг багш нараасаа сурсан л та. Ер нь манай багш нар бол техниктэй йог хийх нь бол хүн өөрийнхөө биеийн дээр юм софтвер програм одоо аппликейшн суулгаж байгаатай яг адилхан гэж үздэг. Тэгэхээр одоо бидний зааж байгаа арга бол ерөнхийдөө өөрийнхөө биеиндээ апдейт хийж програмаа сайжруулж гин гэсэн үг. Хоёрт нь дараа нь бид нар энэ бие яаж ийн гэдгийг харахтаа илүү сайн чадварлаг болчдөг. Тийм болохоор сонголт бол энэ яг зөвхөн нэг л хэсэг юм байна. Намайг нөгөө йогонд явдаг багт манай багш маань хэлжсэн байхгүй. Йог бол одоо нэг хөдөлгөөнд бясалгал гэж. Тэгэхээр зарим хүмүүс болохоор йогыг ч айгүй нөгөө нэг ингээл суугаад байдаг гэж ойлгоод байдаг шүү дээ тий. Тийм биш айгүй юм гоё хөдөлгөөн хийнгээ та ингээ бясалгаж байгаа юм байл шүү. За тэгээд одоо нөгөө бас хүмүүсийн асуугаад байдаг энэ нөгөө одоо багшийн курс удирдах байгаа энэ багшийн туршлага одоо яг одоо хэрсэн тэрийг яаж одоо мэдэх үү тий тэр тал тий багш нараа эхлээд танилцуулах хэрэгтэй бах тий хаанаас үүсэх курс заадаг тий багшийн курсэнд сурах гэж байгаа хүмүүс ер нь нөгөө багшийн курсээ сонгохдоо голчлон юун дээр анхаарч сонгохоо ихвчлэн мэддэггүй. Багшийн курст ороод багш болчихно гэж боддог. Гэтэл цаанаа тэр нилээ нарийн техникийн ялгаатай байдаг. Одоо Samsung iPhone 2 утас одоо өөр функцээр ажилладаг тий. Тэгээд давуу тал сул тал байдагтай адилхан. Тэгэхээр бол багшийн курст явж байгаа хүн бол тэр яг нарийн заах гэдэг аргын ямар метод байна тэрийг аягүй сайн харах хэрэгтэй. Хоёрдугаарт ямар түүхийнхээ хувьд ямар уламжлалаар ямар багш нараас ирсэн бэ гэдгийг аягүй сайн харах хэрэгтэй. Тэгэхээр даваагч дээр бол оюутан бахаас Америкт яг Виньясаар сурчсан. Тэгээд манай багш нар Виньяса йогийг одоо 1900-аад оны ихэр үсгээд тэрийг 1980-аад онд 2 Америк багш маань дахиад шинжилсэн байдаг. Тэгээд тэр багш нарын заах арга бол одоо ердийн Виньяса аргаас бас өөр.
Тэгээд бидний ер нь баримталж байгаа зарчим бол яг багш нарт дээр улирал болгон очиж апдейт хийн. За одоо л хэл нэгдсэн байгаа болохоор бид нар онлайнаар сурж байгаа. Тэгээ яг багш нарынхаа хэлж зааснаар одоо яг бүр нарийн одоо заах аргаар явдаг учраас одоо аль багшаар заалах уу гэдэг нь айгуу чухал. Ер нь бол бид нар нөгөө хүүхдээ сургуульд төгтөө хардаг штэ. Кембрижийн сургалттай юм уу? Одоо хятад хэлний суурьтай юм уу? Орос сургалттай юм уу гэдэгтэй яг адилхан. Та одоо балетыг орос школоор сурах, Америкаар сурах хоёр ямар байдгүй гэдэг бүр илүү нарийн. Тэгэхээр аль аргаар сурах уу гэдгээс ахуулаад бол нэлээд сайн судалгаа хийж байгаа багшийн курстай орох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр манайх бол ингэж ойлгож болно. Уламжлалт энтхэгээс гаралтай йогийг Америк барууны талаас нь заадаг. Тэгээ заахтаа 3 төрлийн йогийг холж заадаг. Тэгэхээр зөвхөн нэг төрлийн йог хийдэггүй гэсэн үг. Багшийн курстэй үздэг йог нь бол маш олон төрөл. Жимсний йог, хүүхдийн йог, акро йога. Тийм, акро йога. За тэгэхээр багш нараа дахиад танилцуулъя те. Виньяса йога гэдэг чинь ер нь бол Аштанга виньяса йогагаас гаралтай. Манай Мати Израти, Чак Миллер багш нар маань одоо виньясагийн загалмайлсан эцэг эхчүүд гэж одоо барууны орнуудад нэр хүндтэй яригддаг тий. Тэгэхээр Аштанга йогийг Паттаби Жойс одоо уламжлалт Майзурд энтгэх заадаг байсан тий. Тэгэхээр Паттаби Жойсийн шавнар нь Чак Миллер, Мати Израти байсан. Тэгээ 1990-ад онд 80-ад оны сүүлээр 90-ад онд одоо Аштанга виньяса йогог баруун руугаа энтгэхээс одоо Америк руу, барууны орнууд руу, Европ руу бас аваачихтаа өөний чинь шинжлэх ухаантай хийх ёстой юм байна. Тэ? Ягаад тэгэхээр шууд нөгөө энтгэх уламжлалт аргыг нь Америк дээр аваачсан чинь хүмүүс бас яах нь биеийн өөр нэгдүгээрт ягаад тэгэхээр том биетэй, хөшинг биетэй, бүгд цагаан олтон биш те. Уур амьсгалын хувьд ч өөр. Тэгэхээр манай багш нарт яах арай жоо өөрчлөх хэрэг гарсан. Бас шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбар хийхгүй бол одоо хүмүүс шууд ингээл хиндүү шашин машин ч юм уу те. Дээр үед 1990-ад онд хүмүүс йог хийхдээ илүү шинжлэх ухааны талаас нь сурах хүсэлтэй байсан. За тийм болохоор Аштанга виньяса йогага техниктэйгээр виньяса йога болгосон гэсэн үг. Тэгэхээр гадуур бол бас Аштанга виньяса йогийн багш нар одууд их байдаг л та. Тэгээд инстаграмаар сүүлийн үед нөгөө сошиал медиа их хөгжсөн. Тэгэхээр айгүй ингээд экстрим гэдэг юм уу баг уран нураач шиг хийж байгаа хөдөлгөөнийг хараад хүмүүс тийшээ айгүйх татагддаг. Гэхдээ тэр нь бол эргээд нөгөө миний өдөр тутмын хэрэгцээ чинь юу лээ? Би өдөрт тэгтлээ их нугараад ах надад шаардлага байна уу? Хоёрт нь надад тэр чадамж нь байна уу гэдгээ харна. Гуравт нь тэр заах арга таныг йогоор хичээлэхэд удаан байхад танд хэрэг тусалж ийн гэдэг бас айгүйх харах хэрэгтэй. Тэгэхээр энэ Аштанга виньяса йогог өөрчлөөд виньяса йога болгосон манай хоёр Америк багш бол өөрийнхөө энтгэх багшаас зөвшөөрөл авсан. Бусад багш нар нь бол тэр чигээрээ уламжлалаараа явж байгаа. Тэгэхээр уламжлалаараа явж байхад бол зарим барууныханд бол энэ чинь хитрхи арай хол байна тий. Ягаад гэвэл манай Монголд ч гэсэн хүмүүс йогийг дасгал гэж үздэг. Тэгэхээр уламжлал нь бол арай илүү одоо өглөө алган 4 цагаас босоод хийх ч юм уу те илүү хатууд дигж аягтай байдаг. Тэгэхдээ манайх бас дигж аяггүй гэсэн үг биш. Заах арга нь илүү найрсдаг учраас техниктэй шинжлэх ухааны үндэслэлтэй. Тий, одоо яг энгийнээр ойлгуулах юм бол манайхан бас мэдэндээ випашна бясалгал гэж байдаг. Яг хөдөлгөөн хийнгээ випашна бясалгал хийж байгаа юм шиг тийм биен дээрээ төвлөрөөд илүү их биеэс хэрэг гэх юм да. Тэгэхээр бас нэг хүмүүсийн нэг асуудаг юм байдаг л та. Одоо хувц сунаар хэрэгсэл йоганы хувьд одоо тэр курс тамагдаг. Бол яг юу бэлдэх хэрэгтэй вэ? Тийм үү? Тийм. Тэр тал дээр та. Тэ бидээ өвтэйхэн хувцтай, голон бидээ өвтэйхэн тий. Хөдөлгөөний чинь одоо ингээл хит их бариу биш те. Хөдөлгөөний чинь 20 дахааргүйгээр би дэвтэйхэн хувцастай л ахт болно да. Тий, хэд их задгаа биш те. Тий. Хэд задгаа хувцас бас яг үнэндээ хэцүү байдаг. Тийм шүү дээ. Манайхаа ингээд цээжүүч өмсөд ирчээд
нөгөө яг тэр йогийн байрлалуудад ороод ирэхээр тэр нь үнэхээр тохиромжгүй юм байна гэж дасгалаа хийж чаддггүй. Тэгэхээр манайхны хувьд бол багшийн курст эрэхтэй зүгээр л таны гэрт ямар мак гэртүү зэн тэрийгэл өмсөд иргэж зөвлөдөг. Мэдээж мэрэгжлийнхний хувьд бол илүү нарийн хувцснууд байгаа. Одоо хүс шингээдэг, би хайрдаггүй ч гэдэг юм уу. Эсвэл одоо сунгалтын дасгал хийхэд тусалдаг гэд тусгай тийм хувцснууд байдаг. Тэрийг ялангуяа манай даваа багш Каролина Голдберг гэд Америкт Лос Анжелест багш байдаг. Тэр багш маань болохоор энэ Ало гэдэг брендийг анх одоо дизайн дээр нь зөвлөгөө өгч ажиллаж байсан. Хоёр эрэгтэй хүн энийг яг дизайн хийж үйлдвэрлэж гаргаснаас манай Каролина багш маань яг хийхээр нь өмсөж үзээд энэ ч одоо ингэж болохгүй байна, тэгж болохгүй байна гэж зөвлөгөөг өгдөг байсан. Тэр ч утгаараа Каролина багшийн эрхэм шавн даваа багш байсан. Тэгээд ер нь бол тухайн үед чинь дөнгөж гарч ирсэн болохоор юу гэдгийг Америкаас өөр оронд зарагддаггүй байсан. Тэгээ манад яагаад зарагддаг байсан гэвэл даваа багшаар дамжуулж тий шавтаа тий дамжуулж зарагдагсан. Одоо бол мэдээж Ало маш их нэртэй хувцалсан. Тэгээд яг олон орноор бас зарагддаг болсон байгаа л да. Гэхдээ яг түүхийн хувьд бол бас их нарийн холбоотой байдаг. Тэгээд бид нар өөрсдөө мэрэгчлийнхаа хувьд бол Ало йогийн хувцсыг гадуурч өмсдөг, анги дээрээ өмсдөг. Анх ирж байгаа хүнд бол хувцас сонгохоос өмнө, гуцаа сонгохоос өмнө йогогоо хийгээд өөрийнхөө биеийг бас мэдэх хэрэгтэй. Хэр их хүлэрдгийг, одоо хэр хуураа, хүл гартаа ч гэдэг юм уу те. Хувцснаас гадна одоо хэрэгсэл байна те. Yoga props, гудас, уяа блок. Манайг студиусээр ирэхэд бол бүгд бэлэн байгаа. Та өөрийнхөө гуцыг авчирч болно л та. Гэхдээ юу нь бол билээ. Танасаа гуц блок тий уяа хэрэгтэй хэрэгслүүд байж байгаа. Хувцсан ч байгаа. Тий. Тэгээд сүүлд намасте йога гэдэг яг өөрсдийн нэрийн юунуудаа гаргасан хэрэгслүүдийг гаргасан байгаа. Гуц блок уяа. Тэгэхээр бас нөгөө йог болгон хэрэгсэл хэрэглээд байдаггүй. Агаарын йогийнх бол агаарын йогийнхаа одоо торгон силкэ хэрэглэж байна. Зүгээр газрын йог гэж яриад байгаа хүмүүс гуцаа хэрэглэж байна. Манайхт болохоор нэг цагийн хичээл дээр 3 хичээл ордог болохоор заавал уяагаа хэрэглэнэ, хүнжлөө хэрэглэнэ, олон хэрэгсэл хэрэглэх шаардлага тий, болстер хэрэглэнэ. Эмчилгээний йог, виньяса йог, аштанга виньяса йогийн хамтарч явдаг болохоор олон хэрэгсэл хэрэглэх шаардлагатай байдаг. Тэгээ бяцлал хийгээ суухад доороо хүнжилтэй эсвэл арай жоохон өндөр зөөлөн юм дээр суувал одоо нуруу өвддөг хүмүүст удаан суухад бяцлал хийгээ суухад тохиромжтой байдаг. Тийм учраас дандаа одоо хичээл ороход 2 блок нэг уяа тийм аваарэ гэж техникаа дэрийг аваарэ. Амьсаа хажуудаа бэлдээрэ гэл тэгдэг байгаа. Намайг анх нөгөө ирэхэд яг ингээ бүх юм цаанаасаа бэлэн болохоор айгуу гоёсэн. Айгуу амар. Заавал нөгөө одоо юу авах уу, тэрэн зориулаад одоо ийм авах уу гэл тээ. Бас их шаардлагагүй. Тэгээд йогийн хэрэгсэл нь бас ер нь бол тэр нөгөө постэр дээр хэвтэх ч гэдэм үү. Тэд нар баг хэрэгслийн гэртээ аваад харчмаар тиймэрхүү гоё хэрэгслүүд байдаг. Тийм. За тэгээд өөр чинь одоо нөгөө нэг ажилтай завгүй хүмүүс идэг шүү дээ. Яг нөгөө багшийн курс явж байх үедээ тэр хугацаанд нь таарад сууж чадахгүй тийм хүмүүст одоо ганцаарчлсан сургалт гэж байдаг уу? Ганцаарчлсан багшийн курс үү эсвэл ганцаарчлсан тийм курс, багшийн курс. Нэг тэгж багшийн курсыг ганцаарчилж орно гэхээр хэцүү. Яагаад тэгэхээр түрүү хэлжсэнчлэн магадгүй тэр хүн оффист одоо 10 жил 20 жил суудсан байхад тэр хүний бие нь нэг тийшээ хөгжсөн байгаа. Гэтэл ангид нь одоо юу гэдгийг дандаа зогсоо ажил хийдэг ч гэдэг юм уу. Эсвэл ахмад насны хүн, эсвэл бэртэл гэмтэлтэй хүн одоо 70 цуурцсан байдаг юм уу. Өвдөгний бэртэлтэй хүн байлаа гэхэд ангиар явж байгаа тохиолдолд биенийхээ биен дээр суралцдаг. Өндөр намаас ахуулаад, хүндийн жингээс ахуулаад тэр чигтгийл одоо би сүүл 500 цагийн сургалтаа төгсөхөд манай ангийн одоо англи хүүхдийн жишээлбэл гавлын ясны юм өндөр шиг гэдэг юм уу та тий. Тэгэхээр тийм хүн толгой дээр зогсох Монгол юм бөөрингийн за навтгар гэдэг юм уу. Ийм хүн толгой дээр зогсох хоёр шал өөр. Тэнгүү тэр хүмүүсийн хэрэгжилж байгаа хэрэгсэл нь одоо
бас өөр байх жишээтэй. Тийм болохоор ганцаараа сурж байгаа хүний хувьд бол яг манайх онлайн багшийн курс санал болгож байгаа. Сая онлайн багшийн курс явж байгаа. Тэгэхээр ер нь л бол бас түүний биеийн дээр суралцах арга. Тий. Хэдий ч нэ том анги байна, төдий ч нэ олон хүний биеийн дээр 200 цаг чангаа суралцсан гэсэн үг. Тэгээ тэр ангид жирэмсэн хүн орж ирдэг. За эсвэл өсвөр насныхаа орж ирдэг. Тэгэхээр өсвөр насныхан чинь өөр. За эсвэл одоо манайхан бүжигчд байна, нуграачд байна. Тэдний бие бол бүр өөр. Тэгэхээр олон хүний биеийн дээр сурах тусмаа, олоолаа сурах тусмаа дараа нь гараад туршлага өндөртэй болдог. Тэгэхээр олоолаа ангитай групптэй суух юм бол та илүү их юм сурна гэсэн үг. Чин одоо нөгөө нарны циркийн аягүй йогийн багшийн курст их сурлаа л да нодлон тий магадгүй ковидос болоод Монголдо их орондоо хүрээд ирсэн байсан гэж магадгүй. Тэгэхээр багаасаа 6 настайгаас хойш нугарсан нуграач зүгээр оффист ажиллаа игээл явж байгаа 20 эдтэй залуухан хүн 40 50-тай хүн эдгээр чи бүгд биеийн онцлогоос өөр байгаа юм л да. Өдөр тутам юу хийдгээсээ бие нь хөгжчихсэн. Түүнээс гадна нөгөө биеийн пропорц гэж бас нэг байна шүү дээ тий. Аз бие бол одоо илүү уян хэрнээ урт цээжтэй, урт гартай, богинохон өлтэй байж магадгүй. Европ биеийг бодоход Европод чинь ташааны хөгжил одоо нэг сайн биш. Гэхдээ хүчтэй, урт хөлтэй ч юм уу те. Тэгээ үүнээс болоод йогийн позыг хийх нь өөр харагдаад байдаг. Ажиллахад, заахад бас өөр байдаг. Яг үнэндээ. Тогтмол фитнест явдаг хүн, хөдөлгөөн хийдэггүй хоёр хүн хүртэл өөр байдаг. Тийм. Тэгээд 300 цагийн сургалт гэд яриад байгаа. Тэрэн дээр бол яг гол ялгаа нь ингэж гарч ирнэ л дээ. 200 цаг дээр бол бид нар яг ингээ йогийн А, Б гэдгийг үздэг шиг ингээд дасгал болгоны яг оптималны байх ёстой гараад хитэн гараацаар тэгж тавиад гэд үздэг бол 300 цаг дээр одоо тэр хүний өссөн орчин хүртэл өөр. Багтаа гадаа тоглодог байхдаа саксыг тоглодог байсан уу? Их өсөрдөг байсан уу? Их дугуй ундаг байсан уу? Морь ундаг байсан уу? Тийм, морь ундаг байсан уу? Тэрнээс болж одоо тэр А, Б суухаас ахуулаад өөр ташааны хөгжил. Тийм, тэгэхээр нөгөө ташаан толгоо одоо нийтэр өндөр гараацаас ахуулаад шал өөр байна. Тийм болохоор хинд боломжтой, хинд боломжгүйгээд тэгэхээр манайхан бас нэг юм ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн нураач, мэргэжлийн балет ч бүжигчин хүмүүс бол одоо яг тэр мэргэжилдээ сонгогдсон хүмүүс байгаа. Тэр чинь одоо юу гэдгийг биеийн пропорцоос нь ахуулаад булчингийн хөгжил бүх юм багаас нь хэмжээд авсан. Тэгэхээр бид нэр энэ йогыг бол юу гэж ойлгох ёстой вэ гэхээр энэ бол одоо үзүүлбэр entertainment юм уу те performance art биш. Энэ бол хэрэглээ. Тэр ч утгаараа йог руу хүмүүс 30 40 нас руугаа төхөөд ирэхээр айгүй их орж ирдэг. Яагаад гэвэл яг хэрэгцээ нь гараад биеийн жилээд те сонголт хиймээр ч юм уу эсвэл хөшөөд ирдэг. Гэтэл нөгөө нэг үзүүлбэр хийж байгаа performance art те балет энэ ч юм бол одоо хамгийн хүний төгс төгөлтөр байж болох гоё юмыг хүнд ингэж жишээ болгож харуулж байгаа. Гэхдээ амьдрал дээр хүн болгон бүжигчин биш, нураачин биш байдаг. Тэгэхээр хэрэглээ тал руугаа энэ йог бол бас харьцуулахад их өөр. Тийм болохоор энэ олон багшийн курсээс бас яг заагаарх нь өөр шүү гэдгийг хэлээд байгаа юм. Тийм таны хэрэглээ өнөөдөр яг ямар хөө байна те? Тайвшрах хэрэгтэй байна уу? Сунах хэрэгтэй байна уу? Би ингээд нөгөө нэг Намасте Yoga Mongolia гэдэг Instagram хуудас дээр дандаа ингээ багшийн курс төгсөлтийн одоо багш нартайгаа манай хоёр багш маань айгүй гоё зураг авахулж тавьдаг. Тэгээ би тэр олгоныг хараад хардаг л та ер нь бол тэгэхээр ер нь одоогоор хідэн багш одоо төгсгдсэн байгаа вэ? Тэгээд хаана олон улсад одоо хаана багш нар йога инструкторууд манай Намасте Yoga-гаас гаралтай байгаа вэ? Их гоё асуулт. Тийм ээ. За сүүл рүүгээ бараг таалхаа болсон. Одоо бараг 400 гарсан баха. Тийм. Гэхдээ 400 багш маань бол одоо уламжлалт хатгаа йог гэхээс илүү яг винясагаар төгссөн багш нар. Тэгэхээр бид нар одоо 32 дахь удаагийнхаа төгсөлтийг хийх гэж байна. Тэгээд энэ бол маш тодорхой заах арга болохоор бусад йогтой нэг харьцуулахад бол хэцүү. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа. Ялангуяа одоо Америкт, Австралид, Европод, Монакод байна, Германд байна, Чехт байна.
юунд байгаа. Шинзилэн Японд байна. Тэгээ саяны асуулттаас холбогдуулаад бид нэр зөвхөн монголчуудаа зориулж багшийн курс хийдэггүй. Тэгээ Монголд амьдарч байгаа гадаадынхан зориулж багшийн курсаас явуулж исэн. Тэгэхээр энд амьдарч байгаа хүмүүс энд амьдрангаа манай Монголыг их экзотик гэж боддог л доо. Одоо Индонезид Балид очиод багшийн курс сурах бол их модны тий. Энтгийгт очиод сурах бол их модны. Одоо сүүлийн үед бол Монголд багш болох их модны болсон намадик орн гэдгээрээ. Тэгэхээр манад байгаа амьдарч байгаа гадны иргэдүүд бол яг энергиэрээ таталцсан гэдэг юм уу? Америк нэг анги байсан. Дан Америкчууд төгсчихсэн. Одоо Америк элчинд нөхөр нь ажилтдаг хүмүүсийн эхнэрүүд гэдэг юм те. За Австралиуд нэг хэсэг яг нэг анги болж төгссөн. Сүүлд Францууд нэг анги болж төгссөн. Холимог ангиуд болж төгссөн. Тэгэхээр манай дээр яг Виньясагараа чиглэлээрээ сурсан гадаад багш нар маань заадаг. Тэгэхээр гадаадд байгаа манай намастыг төгсөгчд маань бол зөвхөн монголоор зарлагдахгүй тухайн орныхоо Африкаас ч ирсэн хүн байсан. Тий. Өмнөд Америкийн Боливиагаас ч ирсэн хүн байсан. Тэгэхээр бол дэлхийн өнцөг болон бүрт байгаа. Тэгээд заах арга маань яагаад онцлог юм гэхээр яг одоо өнөөдөр Лондонд зааж байгаа, Сан Францискод зааж байгаа, Хонконгт зааж байгаа гэд дэлхийн хамгийн одоо төв болсон тий санхүүгийн ч юм уу бизнес эдийн засгийн төв болсон энэ төвүүдэд явагдаж байгаа заах аргыг манай дээр зааж байгаа. Тэгэхээр ер нь бол тэр заах арга гэдгийг аягуулсан харж сонгох хэрэгтэй. Тэгэхээр тэр их сайн тий. Австрал групп гэхээр дандаа австралчууд ороод ирдэг. Франц гэхээр дандаа Францаар яриад зүгээр л зар тавьсан. Гэхдээ ингээл тэгсэр би энийгээ танихгүй тий. Яг энерги дуудчихдаг юм шиг тий. Жижигхэн хотод цуглаж байгаа хэрнээсээ яг ингээд дуусуулаа. Тийм Монголын одоо экспат групп ч айгу жижиг штэ бусад орнуудтай харьцуулахад. Тэгээ яг сонирхт нь бүр цөөхөн тий. Тэгээ ингээ усаараа баг болоо ороод групп болоод ороод ирэхээр бүр сайн. Тэгэхээр одоогоор 2015 оноос хойш багшийн курс 400 багш 400 гарсан ч гэж магадгүй л дээ. Ихэнх төгссөн оюутнууд маань одоо гадаадд Японд байна, Америк, Канада, Чех, Бээжин, Ирланд одоо йога заагаад тэндээ амьдарч байгаа. Монголд бол йогийн төвөд байгаа юм. Виньяса багш нар бол бас. За баг бүх йогийн төвд манай багш нар байгаа. Ер нь бол ус байна, хөсгөл байна те хөдөө орон нутагт багнуур Эрдэнэт дархан тэгэхэд зөндөө байна. Эрдэнэтэд бол бас 2 3 4-өөр байна. Өмнө говьд, орон говь Баян үлгийгээс л ирэг байна. Ховд хүртэл ирсэн шүү. Баян үлгийгээс л ирэг байна. Тэгэхээр Баян үлгийд амьдарч байгаа таас манад ирж сураарай гэж хэлье. За тэгвэл энэ ярилцлагаар та бүхэн бас асуумаар байдаг, мэдмээр байдаг зүйлсүүдээ мэдэж авсан бах гэж найдаж байна. Хоёр багштай баярлалаа. Баярлалаа. Бид нар альтрын нөгөө багшигаа танилцуулчаад өөрсдийгөө хаана яаж сурснаа бас дэлгэрэнгүй танилцуулга гэж магадгүй л дээ. Багш нарыгаа ярьж аваад. За тэгэхээр Никашаас эхлэх үү. Та анх хизээ йогд яагаад дурлав те? Хэн багшийн оюутан бэ? Тий анх бол таны гой хөдөлж оруулав. Яг Монголд ширээ амьдрах урлаг гэж орж ирсэн. Тэгээ манай Монголын ихэнх хүмүүс тэр курст явсан. Тэгээд би анх аз жаргалын курст 2003 билүү 4 онд сарын багш дээр анх явж йог заалгаж ирсэн. Тэгээд тэр хөтөлбөр нь болохоор 5 хоногт ингээд пранаяма амьсгал илүү заагаа крия хийдэг. Тэгээд нэг төгсгөл хэсгээр нь йогийн тасгалууд гэж уул байрлал тийм байрлал зааж өгчээсэн. Тэгээд тэрнээс хойш би өөрөө нөгөө Америк руу оюутан болоо явцсан. Тэгээд яг Монголдо надад йогд явах тийм юу гараагүй цаг хугацаа. Тэгээд Америкт очиод яваад бол шууд яг энэ төрлөөр аштанга виньяса йогийн ангид явж эхэлсэн. Тэгээд манай багш нар бол дандаа Америк яг виньясагаараа заадаг багш нар баа. Хамгийн сүүлийн сургалт маань 18 онд 500 цагийн сургалтыг Сан Францискогийн Джейсон Крейндл гэх багш дээр сурсан. Гэхдээ бидний хувьд бол одоо юу гэдгийг жил ингэж хол алгасдгүй л те. Одоо энэ өвөл сая
хөл хоройгоор гэхэд хүүхдийн йогагаар Австралийн онлайнаар сурах жишээтэй. Гэхдээ тэрийг бол би сүүлийн 1 жил сурч байгаа. Тэгээд нөгөө цаг нь их олон болохоор 95 цаг сурсан. Тэгээд энергийн биеийн Антомара бас Лос Анжелесын Jenny Halleman-гийн багш дээр сурсаар л байгаа. Тэгээ нэг курс яваал дараагийнхаа яваад идэг. Тэгээ яг хуу магадгүй багшийн курс удирддаг болохоор бид нөгөө олон ангид сурах шаардлага байдаг байх. Нөгөө талаараа үнэхээр хоббитой. Үнэхээр дуртай. Тэгээд би өөрөө бол хүүхдийн явагд үнэхээр дуртай. Сан Францискогийн Джейсон Крандл багшаас бол Power Vinyasa бясалгалтай ойлж зааж сурсан. Тэгэхээр нэлийн хүчний булчин ажиллуулна тэгсэн мөртлөөсөө бас хөдөлгөөнд бясалгал. Хүүхдийн йогоор бол анх йогийн багш болсон цагаасаа дурлсан. Тэгээд олон улсын Улаанбаатар дахь дунд сургуульд 5 жил хүүхдийн йогоор багшилж байна. 4 наснаас 16 насны хооронд хүүхдүүдэд зааж исэн. Одоо ч зааж байгаа. Акро йога. Тийм. Ер нь бол яг сурж байгаа юмнаа бас марччихэж. Акро йога гэдэг хосуудын йогаар даваа гişт хоёр Бээжинд бас сурч исэн. 50 цагийн сургалтанд сурсан. Тэгэхээр хосууд, ээж хүүхдүүд партнер хасараа хийхэд эргэлдэг. Ер нь бол маш олон сургалт сурсан зарим нь бараг мартчихэж. Тийм одоо ч гэсэн ихтэй саран багш дээрээ сурж байгаа шүү дээ. Тийм одоо дахиад саран багш дээрээ философи хичээлүүдээ 11 сараас хойш сурч байна. Тэгэхээр яг хуу энэ үеэр хөл хорионы үеэр бас даваа тал байна л да. Холын багш нар дээр яг онлайнаар сурч болж байна. Тэр нь бидний хувьд айгүй гоё даваа тал болж байгаа. Америк багш нарын хувьд бол угаасаа төгсөгчдийн бас тодорхой програм байдаг. Тэргээрээ заавал явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр магадгүй манайх нөгөө олон улсын сургууль болохоор цаанаасаа мэрэгжил дээшлүүлэх эсвэл мэдлэгээ улам нарийсгах гэдэг угаасаа цензуртай болохоор байнгын л сурж идэг. Сурахгүй үе гэж байдаггүй яг үнэндээ. Сурахгүй амардаг үе гэж за нэг 7 сарын 1-ээс 7 сарын 10-ны хооронд л амардаг байх яг үнэндээ. Тэрнээс байнгын сурж байгаа. Тэгэхээр багшийн заасан цаг их чухал. 200 цаг төгссөн ч гэсэндээ хэр их цаг зааж ийн гэдгээсээ болно. Тэгэхээр удирдах байгаа багш нарын маань хувьд болохоор нэг багш хамгийн багадаа 2500 цаг заасан байх хэрэгтэй байдгийг. Одоо даваа гişтэрийн цаг бол сайн мэдгүй байна. Бараг 7-8 мянган цаг болсон баг. Тэгээд багш нарын хувьд бол бүр нарийн мэрэгч байгаа багш нарын хувьд шинэ стандарт гэж яг яригдаагүй тийм стандарт байдаг. 1000 цаг сурсан баг гэд. Тэгэхээр даваа гиш маань бол 1000 цаг руу төгссөн байгаа. Минийх ч гэсэн бас нэлээд явж байна. Тэгэхээр дэлхийн стандарт нь бол 500 цагийн багш одоо 2500 цагийг хамгийн багтаа заасан гэж шаарддаг боловч бид нар бол ялцчихгүй тэгээд зааж иж зарим сертификатын эрхийг хангадаг. За миний хувьд гэх юм бол Лос Анжелест хамгийн анх йог хийж үзсэн йогийн багшийн курсээ төгссөн тий. Тэгээ Монголдо ирээд 2 жил сурчаад 2 жил заагаад заасныхан дараа энэ итгэгт одоо Аштанга Виняса йогийн өвлгийн хот болох Майзур хотод Аштанга йогоор сурсан. За тэрний дараагаар Бээжинд акро йогоор хосын йогт сурсан. Балид йин йогоор Индонезид сурсан. Йин йога бол илүү спортын тамирчдад илүү тохиромжтой байдаг. Одоо өдөр тутам байнгын бэлтгэл хийдэг. Одоо олимпийн тамирч ч юм уу, хоккей тоглодог ч юм уу, жудо ч юм уу те. Илүү тамирчдад илүү зориулсан йин йогоор төгссөн. Саяхан хөл хоройгоор жирэмсний үе болон төрсний дараах багшийн курсыг төгслөө Америкаас. За мөн Джейсон Крандлийн йогийн анатоми класс хичээлүүдтэй мөн гарын тэнцвэрийн хичээлүүдийг авч төгссөн байгаа. За ингээд ер нь гэртээ суухтаа хүртэл байнгын онлайнаар сурлаа. Өөрийгөө байнгын хөгжүүлээ. Угаасаа нөгөө цаанаас хөгжих ёстой гэдгийг сургуулаас Америкаас Yoga Alliance-аас бид нарыг шаарддаг. Тийм болохоор зогсолтгүй сурдаг.
Тэгэхээр энэ суралцах дээр бас нэг ийм тренд гэдэг юм уу одоо хувцсны фэшн тренд гэдэгтэйг адилхан хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа. Бид нэр 11 сараас өмнөх одоо ковидын үеэр байсан хүний идэвхтэй хөдөлгөөн 11 сараас өөр болчихж байгаа. Хөл хорионд оронгууд тэр хүний одоо сэтгэлийн эрүүл мэнд өөр болчихж байгаа. Биеийн эрүүл мэнд өөр болчихж байгаа. Тэнгүүд тэрэнд зориулсан юм тусгай дизайн гэхээр өөр болчихж байгаа. Тэгэхээр бид нар хичээлээ дахиад апдейт хийгээд нөгөө багш нар маань програм дээр ажиллаад за энэ үед ийм дасгалуудыг түлхүү оруул энэ дасгалыг түлхүү оруулахад даваагч сая ярьж чинь гарын тэнцвэр гэхэд хөл хорионы үеийн хүний гарын тэнцвэр бол одоо мөрний эрүүл мэндтэй аягүй холбоотой. Тийм. Тэгэхээр заавал апдейт хийж үзэх шаардлага нь тэндээсээ ургаж гараад идэг. Тийм ээ. Би бас бододсон чинь нөгөө та сая ядж байгаалийн курс гэсэн шүү дээ. Би 16 онд юм уу анх нөгөө нэг зөв хооллолт ер нь ингээд биендээ таарсан хооллолтод явна гэд нэг аав ээжтэй хамтаад жаргалын курст нэг сайхан багш гээд тийм сайхан багш дээр явжсан. Тэгэхэд яг нөгөө крия гээд амьсгалаараа ингэж өөрийнхөө нөгөө чакрануудыг нээж өгж гоё доторхоо цэвэрлж тэгээд амьдралын ухааныг ингээ буцаад сануулж тийм би тэрэнд сууж идсэн баггүй. Тэгээд тэрнээс хойш ингээ айгу таалагдаад ингээ надад гарсан өөрчлөлтүүд нь айгу гоё санагдаад ер нь бол би тэгвэл тэгээд айгу йог руу татагдсан байж магадгүй юм байна гэж бодлоо. Тийм байна. Тэгвэл чи анх йогийг 2016 онд дээж авдаг курс эхэлсэн байна шүү дээ. Олон жил болсон байна. Тийм ширээ чих буянтай л та тийм. Монголчуудад яг йог, философиг бяцлаглыг пранаяамаг бид нарт их танилцуулсан. Тэгээ бид нэр йогд орсон баг л та. Юу нь бол. За. Та тэгвэл ингээ өндөрлөлээ тий. Энэ удаагийн дугаар гэдэг байхгүй тий. Энэ удаагийн дугаар ингээ өндөрлөлээ. Дараа нь бас даваагшийн төрсний дараах виньяса йогоор одоо даваагч дүнг саяхан сурсан. Тэгэхээр тэргээрээ бас гоё сонирхолтой яриа өрнүүлээд уулзаж болж байна те. Аха. За тэгээд баярлалаа. Баярлалаа.